нэг удаа хэрэгэлцэн хэрэглэгчид ерөөсөө өөр брэнд рүү явдаггүй. Байнгын давтаа худалдаа авалт 20 удаа бол 20 удаа авцсан. Зарим зүйлийг ирүүлэх гээд байгаа. Яг юуг нь ирүүлэх гэж байгаа юм гэдэг. Тэгэхээр зарим компаниуд за бид нар ийм орцыг оруулаагүй учраас нэг ирүүлэх гэж байна ч гэдэг юм үү те тайлбарлах байна. Манай өнцгөөс бол эрүүл зүйл гэдгийг одоо жишээн дээр тайлбарлах юм бол гадаргуу дээр химийн байц үлдээхгүй гэдэг нь өөрөө эрүүл байж чадчих байгаа. Яагаад вэ гэхэлэр одоо аягуугаагч гэд одоо эцсийн нэг бүтээгдэхүүн байлаа гэхэд энэ дотор 27-аас 28 нэр төрлийн ч юм уу бодис ингээ орж иж эцсийн юм шингэн гэлээ хэлбэрийн угаадаг хүүсрүүлдэг бүтээгдэхүүн болчихж байгаа. Тэгэнгүүт энэ дотор орж байгаа тэр асар олон бодисууд нь зарим нь яг уу энгийн бодис байлаа гэхэд зарим нь бас л нэг хатуу бодисууд бай. Тэд нар нь болохоор хүнд нөгөө эрүүл мэндийн нөлөөллийг үүсгэж байгаа. Тэгэхээр тэр олон одоо хортой бодисуудыг халаад гэхдээ бид нар бактерийн вирусыг устгадаг тийм чадварыг ингээд бий болгоод гэхдээ яаж гэхлээр одоо яг технологийн үндсэн дээр суйрлагдаад ингээ орц найрлагыг томьёолоод тэг гаргачихж байгаа. Энийгээ бид нэр эрүүл гэж үзээд байгаа юм. Яг энэ судлаад хүнд таалагдах өгүүлбэр биш судлаад баталсан ийм байд юм байна гэдэг нь гаргалгаа гаргаад судалсан зүйлийг нийгэм рүү хүргэж байгаа учраас илүү урт хугацаанд хүмүүсийн итгэлийг олж авахын тулд ингээд илүү бид нэр ажилдаг. Манай хэрэглэгчид нэг удаа хэрэгэлцэн хэрэглэгчид ерөөсөө өөр брэнд рүү явдаггүй. Байнгын давтаа худалдаа авалт 20 удаа бол 20 удаа авцсан.